За сайн манайхан энэ удаагийн дугаараар 2022 онд үзэгчдийн хүртэл болсон лак буюу Аз анимашныг бэлтгэж байна. Энэ бол Сэм. Түүний амьдрал Аз хизээч тохиолдож байгаагүй үргэлж бүтлгүй явдлуудтай нүүр тулдаг өсвөр насны охин. Тэрээр асрамжийн газар төссөн бөгөөд өөрийн амьдралд Аз авчрахыг үргэлж мөрөөддөг нэгэн. Харамсалтай нь тэрээр хаан ч очсон, юу ч хийсэн үргэлж бүтлгүүтнэ. Сэм асрамжийн газрынхаа дүү алах Хейзэлтэй хамт TikTok-ийн бичлэг хийгээд байж байтал ийм зүйл болноо. Охин та ч үнэхээр азгүй юм аа. Миний энэ азийн шувууг та ав. Энэ одоо надад нэг хэрэггүй гэд ярилцаж байтал асрамжийн газрын нийгмийн ажилтан уулзмаар агаагаа хэлүүлдэг. Сэм 18 нас хүрсэн учраас асрамжийн газраа орхихоос үр аргагүй болсон байдаг. Хейзэлтэй салах ус хийж тэврэлдээд асрамжийн төвөөс явж байхдаа өөрийнхөө илэл хэрэглээг харж суудал Сэмийн багын зураг байдаг. Сэм 18 нас хүртлээр маш олон гэр бүл дүрслэгдсэн боловч азгүй бүтлгүй байдлаас нь болоод түүнийг буцаагаад тасрамжийн дүүд авчирж үлдээдэг байсан юм билээ. Шинэ гэртээ ирээд орохын хооронд л гэрийн дэлгүүрээ алдаад нөгөөх нь муу усны нөхрөө унчхнаа. Азар асрамжийн төвийн эрхлэгчид илүү түлхэр байсан тул түүнийг өгөөд яваад өгдөө. Маргааш нь үүд хүртэл унтаж үхрийн дунаас сэрэг шахуу юм болтол цонхоо хаах гэж байгаа бүтлгүүдэж эхэлнэ. Ядаж ахт ажлын эхний өдөр 8 цагаас этэл сэрүүлгэн дуурайгүйс алаад 7 цаг 13 минутанд сэрчгсэн байдаг за. Бас болоогүй угаалгын өрөөндөө түгжигдэж талах шарагч нь ажиллагаа болж өрөөсөө өмсөж болохгүй өглөөний цайгаа асгаж гэрээсээ гартал дугуйх нь хий гарчихсан. За ингээд арай гэж ажлын цагтаа амжиж ирв. Шинэ ажилд орлоо гэд генетхэн аз тохиохгүй нь ойлгомжтой. Ээлжид нэгэн бүтлгүүдлүүд түүнийг дагсаар л байна. Ажлаа тараад асрамжийн газарт очтол Хейзэл охиныг өргөж авах ёстой байсан эцэг их нь уулзалтаа цуцалсан гонигт мэдээг дуулгана. Сэм Хейзлийн өрөөнд ортол аав ээжтэй болно гэж баярлаж байсан охин хувцас хунаар ачаад тийшээ хүртэл бэлдээд тавьчихсан шинэ эцэг ихээ хүлээж ирсэн юм билээ. Сэм бяцхан охины сэтгэл санааг нэг хөөрхөн тавьшруулад гарч явангаа гудамжны хар мууртаа тааралдаж идэж байсан сэндвичээ түүнтэй хуваалцдаг. Тэрээр өсөглөн моорнд хандаж манай Хейзэл бол сайн охин. Энэ бүтэн сайд ирэх хүмүүс түүнийг үршлэн аваасай гэж хүсэж байна. Болдог бол түүнд жоохон ч гэсэн аз өгсөн гээл ярьсуутал нөгөө хар муур гэмтгий яваад өгдөг. Хар муурын сууж байсан газарт нэг ширхэг гялтгансан зоос байсан учраас юу ч бодлого түүнийг авчихдаг. Маргааш өглөө Сэм яг сэрүүлэгний цагтаас ирж өдөр бүр цонхоор нь орж ирдэг навчнууд байхгүй шүгээгээ онгоолгоод лижил амьсаа олж талах шарагч нь хэвэн ажиллаж ин шүү. За ер нь бол тэрээр маш их азтай нэгэн болсон байдаг. Юу энэ үнэхээр азийн зоос юм бах та гэд азийн зоосоо гартаа барьж агаад талгаа дээш нь байн шидэж үзтэл талах бариантай талаараа байн унаад юм шүү. За ингээд азийн зоостой болсон хүн чинь ажлыг бол умалзуулна нэстэ. Гэвч энэ их аз байнга түүнийг дагна гэж юу ах вэ? 0 орохдоо азийн зоосоо карманаасаа гаргаж тавиад бие засах гэж байтал бүтлгүүдэд азийн зоосоо алдчихна. Толгоогоо гашилгаад яахан мэдгүй гудамжин зогсож байтал нөгөө хар муурд иргэдүүр өнгөрөхөд бүх болсон явлаа түнд ярьж эхэлнэ. Нөгөө муур чинь гинэтхэн хүний хэлээр яриад юуг нэ чи азийн зоосыг 0 дурсгасан гинэ нэтэр гэтэл Сэм гайхаад хар муурч ярьдаг гэдгээ мэдэгдүүлж болохгүй байсан бололтой Сэмээс шууд зүгтаачихна. Сэм муурны араас надад дахиад ганцхан ширхэг зоос хэрэгтэй байна гэж хөөжөдөл муур түүнээс багахан холдоод өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг нээгээд орох гэж байгааг нь Сэм харчихдаг. Сэм түүний араас ямар газар яадаг гэдгийг ч мэдэхгүй хэрнээсээ зүүн савндаа хөдлөгдөөд дагаад очихноо. Энэ бол хүн төрлөختнөөс далд оршдог үлгэрийн мэд азийн орон юмсан жий. Сэмийг харсан муур байдгаараа цочиж хүүе чи энд яаж ирв алин хурдан яв энд хүн орж болохгүй гэтэл Сэм би одоо ганцхан азийн зоос авчихъя тэгвэл боллоо гэтэл үгүй би тэрийг чинь чамд өгөөгүй тэр зүгээр л миний хүзүүчнээс унчсан байсан гэдэг. Тэгээд Азийн хотын бид танаа дэлхийд очихороо азгүй болдог учраас аз авчирдаг зоостой явдаг юм аа гэд ярьж байтал гаднаас 70 дугаар томчигтэй жижигхэн биетэй одоо анаахаа шиг амьтад ороод ирхэн тэр. Тэдний яриан дундаас зоосны өрөөний талаар Сэм сонсоод би ганцхан ширхэг азийн зоос аваад тэгэд эндээс бүрмэс арилаад өгөө л гэдэг. Харин муур тийшээ орохын тулд миний зоос хэрэгтэй. Харин чи тэрийг 0 дурсгасан мэдтэй гэхэд Сэм хоёлаа миний энэ тавчаар төр хугацаанд аргалж олон штэ. Би тэр зоосыг аваад ганцхан өдөр хэрэглээд л чамд өгнө. Тэгээд тэр чинийх гэхэд нэрэл энэ нь боломжийн дажгүй санаа байж таараад тэд тохиролцдог. Нэрээ энэ хар муурыг Боб гэдэг юм билээ. Ингээд Боб зоосны өртөөрөө орохын тулд зоос шалгагчийг аргалахаар болж харин Сэм тэр хооронд товчийг шалгуулахаар болноо. Тэр дарга гих нөхөр нь ядж хахад Бобод амар дургүй юм билээ.
Бовч тэр нөхрийн анхаарлыг сарниулахын тулд хачин сони юмнууд асуугаад за өнөөдөр хэрэг өнгөрсөн бэ нэдэр гэтэл за Боб чи бит хоёр бие биендээ дургу зүгээр зоосоо хий битгий элдв юм асуугаад бай гээл уурлаж гарна. Тэр хооронд Сэм урсдаг шатаар дотогш орох гэж бүтлгүүтэж арай гэж нэгэн ороход Боб давчиг хийж дотогш орноо. Ажилчдын хувцсны өрөөнд ороод Сэмд таарах хувцас олох гэж байхад хоёр жижигхэн одоо нөхөр ороод ирдгийн. Боб тэднийг аргалж байгаа хооронд Сэм хувцсыг нөмсөд гарч ирэв. Нөгөө хоёр ч Сэмийг харснаа ямар өндөр юм бэ гэхэд Боб тэр Латрин гэдэг өндөр хүмүүсийн хөвшлэн байдаг газраас ирсэн юм а гээл аргалаад өнгөрдөг. Азийн хот бол бүх зүйл нь гайхалтай, өнгөлөг, баяр баясгалантай хот юм. Энд аз авчирдаг антид азгуудлыг засдаг машин, азийн зоос үйлдвэрлэдэг байгууллага хүртэл байдаг. Боб намайг дагаад яваарай гэд олон юмнууд дамжин явж агаад за амжилттай шүү Сэм. Чамаа хинч анзаарсангүй гэтэл яг үнэндээ Сэм байдаггүй юм. Сэм азгуудсаар агаад алуу болсон байвал яах вэ? Тэгэд яач вэ гэд хартал угийн азгүй юм хойд унаж тусан азгуудсаар байгаа л ирдэг. Ингээд зорсон газраа иртэл Жэри нэртэй одоо залуу тасч аав. Тэр Ладринаас ирсэн учраас ийм том юм шүү гээл худлаа хэлээд чи тэр нь зоос яаж өнгөлдөг талаар сонирхуулаач гэж Боб хэлээ түүнийг оруулна. Яг үндэ Боб тэр хоёр түүний ажилдаг газарт орж зоос сулгаалахаар тохиролцсон юм билээ. Төлөвлөгөө ёсоор зоосоо хулгаалтал дээшээс орогдоод байсан тул хүчээр зогсоож байгаад тэнхийн ажлыг бүснүүлээд хайждаг. Тэгээд ганц барьсан Азийн зоос нь дээшээс хорогдоо алуу болно. Боб маш их уурлаж чи ингэж яв. Бид хизээч зоос авч чадахгүй. Чи бид хоёрт байсан ганцхан боломж гэж уурлах үед Жэри та хоёрт зоос хэрэгтэй байгаа юм уу гэтэл Сэм очиод бүх үннээ хэлчихдэг. Нөгөө одоо ч Боб чи Азийн зоосоо гээгээд дээрэс нь Азийн хотод хүн оруулж ирсэн байна. Хэрвээ томчууд мэдвэл чи азгуудл руу цөлөгдөх болно гэдэг. Тэнд ганцхан Азийн хот байдаггүй бөгөөд азгуудлын хот гэж бас байдаг юм билээ л дээ. Яг энэ үед хамгаалтын албанаас шалгалт ирж тэр шалгалтыг хөөрхөн аргалаад явуулчихдаг. Ингээд манай гурав хөөрхөн ярилцаж яваад Боб нэрээ манад нэг дорхон байгаа. Тэрийг ашиглаад урсгасан зоосноос авч болох юм шиг байна л гэдэг. Ингээд хяналтын газар иртэл ягаан лугаар удирдуулсан хэсэг антид өөрсдийн чадвараар чулуу бий олгож байхад нь Сэм сэмээрхэн нэгийг нь хулгайлж аваад Бобод өгөөд явуулна. Манай хоёр хяналтын газар руу явж байхад нь Боб нөгөө дроныг засаж янзалнаа. Харин Сэм тэр хоёр Азийн хотод бүх зүйл зөвхөн азтай байдаггүй ба азгуудад хоёр хоорондоо хэрхэн тэнцвэртэй оршин байдгийг ойлгож авдаг. Боб хяналтын компьютерийн ард суугаад дроныг удирдах муу усны хоолойд унгаасан Азийн зоосыг олж авахар болно. Энэ үед хяналтын камерын бичлэгт Бобын үйлдэл тэр чигтээ харагдах бөгөөд Сэм тусалж амжилттай гарч ирнэ. Нөгөөх дороо маань амар зовон болчихсон хэдий ч зоосыг аваад ирсэн байдаг. Жэри зоосыг авах гэж байгаа цэвэрлэгээний машин руу дроныг явуулчихна. Энийгээ нөгөө хоёрт хэлэхэд манай хоёр цэвэрлэгээний газраас Азийн зоосоо олж авах хэрэгтэй гэд лифтэн суусан чинь азгүй Сэм буруу давхар дээр дараад Азийн хотоос азгуудлын хот руу орчихдаг. Азгуудлын хотод ирсэн чинь мэдээж азгүй явдлаа тохиолдоод лифт нь хаагдаад Боб тэр хоёр салчихдаг. Боб Сэмийг 13 дугаар давхарт хүрээд ирээрэй л гин. Азгуудаж арай гэж 13 давхарт очиж Бобтой уулзаад азгуудлын хотоос Азийн хотод очиж чаднаа. Тэнд очиход нэг хөрхэн илгэмсэг юникорн тэднийг угтаж аваад дроныг ашгүй олоод цэвэрлчихсэн харин Азийн зоосыг Азийн зоос байрладаг хэсэг рүү шилжүүлчихсэн талаараа тэдэнд хэлнэ. Боб ер нь хоёулаа бүтгүй юм байна уу? Ер нь болид өө нэтэр гэсэн чинь Сэм үгүй гэд азгуудлын жоохон таасамцраар Азийн зоос олж авнаа гэд ягаан луутай уулзахаар очдөг. Ягаан луу азгуудл бол үнэхээр муухай. Болтгсон бол бүх азгуудлыг бүрмөсөн устгах юмсан гээл ярилцаж байгаад ягаан луу Сэмд тусалгаар болж нэг ширхэг Азийн зоос өгдөг. Боб Сэм хоёр ярилцаад хоёулаа азгуудлын тоосонцрыг дэлхий рүү явуулахыг нь зогсоочихвол азгуудл бүрмөсөө арилж Хэзлийг сайн гэр бүл дургуулж чадах юм байна гэдэг. Тэгэд үүнийг хийж дуусны дараа Сэм буцаж явахаар болж харин Боб цагийн дараа бүгдийг хэвэн байдалд нь оруулна гэдэг. Бүх зүйл сансныг бодгоо сайн боллоо гэтэл азгуудлын тоосонцор хитрхи их дүүрч төхөөрөмж дэлбэрснээр азгуудлын тоосонцор Азийн хотод тархаж азгуудлаар дүүрэн болов. Бүх Азийн зоос азгуудлын тоосонцороор бүрхэгдсэн учраас ямар ч нэмэргүй болсон тэр үед Боб надад ганцхан ширхэг Азийн зоос байгаа гэж хэлээд хүзүүндээ зөөсөн Азийн зоосоо өгөхөд бүгдээрээ Бобыг анханасаа Азийн хотод байгаагүй гэдгийг мэдэж авдаг. Энэ үед Сэм хүртэл бүх үннийг хэлж би бол хүн бас ганцхан ширхэг Азийн зоос аваад дэлхий рүү буцах гэж байснаа ягаан лууд хэлнэ. Үүнийг сонссон ягаан луу уурлаж чиний хувиа хичээсэн зангаас гойш дэлхийн бүх газарт азгуудл ноёлохоор болчихлоо гэдэг.
Энэ үед Сэм гониглож би найзаагаа сайн айлд өргүүлэх гэсэн биш та эдийг хүртэл азгүй болгочихлоо. Би угаасаа юм азгүй амтан байхгүй юу гэд гониглож эхлэхэд Боб түүнийг тайдаруулж за юу гэж дээ харин ч Хейзел үнэхээр азтай байна. Учир нь түүнд чам шиг ийм сайн найз байна шүү дээ. Харин жоохон азайсан бол гэхэд Сэм нэрээ азаагаа штэ гэж хэлээд азгуудлын орон руу хамтдаа ордог. Тэр хоёр азгуудлын пабад ортол Бобыг тэнд байсан бүх амьтад таньдаг байхаас гадна юм бүхэн азгүй байдаггүй юм шүү дээ гэхин тэр. Ингээд Юникорн Боб тэр гурав азгуудлын тоосонцрыг аваад ягаан луун дээр ирээд энийг галаараа тургаад хайлуулад өгөөч гэхэд ягаан луу хоёр ширхэг азын чулуу нэг ширхэг азгуудлын чулуу хийчихдэг. Тэгснээ ягаан луу би энэ орныг азгүй болгомооргүй байна гэж хэлээд хэмжээсний хоёр талд азын чулууг тавих гэхэд Сэм түүнийг зогсоож азгуудал байгаа учраас л аз байгаа юм а гэж хэлээд хэмжээсний хоёр талд азын болон азгуудлын чулууг тавина. Ингээд бүх зүйл хэвэн болж Хейзлийг шинэ гэр бүл нь ирж аван азгуудлын пабод манай хэд бүгд ирж азийн тоосонцрыг өгч үүнээс цааш аз болон азгуудлын орны бүх амьтад бие биенээ гэсэн сэтгэлээр дотн байх ёстой юм байна гэдгийг ярилцаж ухаардаг. Харин Бобод азийн зоос нэгийг өгөхөд би дэлхий дээр Сэмийн гэр бүлийн гишүүн болж хамт амьдармаар байна гэхэд бүгд нулимс сунгаж эхэлнэ. Энэ үйл явдлаас хойш нэг жил өнгөрсний дараа Боб Сэм дээр ирж тэр хоёр хамтдаа Хейзлийн гэрт ирж шинэ аав ээжтэй нь уулздаг. Ингээд Сэм байн азгүй байдагтаа гомдлохоо болж эсэргээрээ азгүй байгаагаа хүлээн зөвшөөрч аз гэдгийг хүн өөрийн дотоод итгэлээрээ бүтээдэг зүйл гэдгийг ухаарч бие биенийхээ дутууг нөхөн аз жаргалтай амьдарч байгаагаар киноманд өгсдөг. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бай бай.